үз. Хувийн орон зайгаа би хамгаалуулах хэрэгтэй. Хүүхэд бүхэн эрүүл өсөж байж ах хэрэгтэй. Дараагийн мэдээлэл хүргэе. 2024 онд 1230 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна. Тэгвэл энэ оны эхний 4 сарын байдлаар 198 хүүхэд гэмтэж 11 хүүхэд нас барсан тун харамсалтай мэдээ байна. За зам тээврийн ослын голлох шалтгаан нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой байгаа юм а. Тэгвэл жолооч болон ягуун зорчигчийн буруутай үйлдэлээс болж гарсан ослын бичлэгүүдийг 141-р сургуулийн сурагчид болон жолооч нар үзжээ. Тэд ямар хариу үйлдэл гаргасан бол хамтдаа харцгаая. Гэрлэр ороод, улаан гэрлэр ороод шүү дээ. Бага ингээ өгөх таахгүй. Тэр хараа Тэ ингээ ерөөсө харахгүй шууд ингээ дараа ажиллах байхгүй. Амар хүчтэй тарьж шин. Яана. Тэ ингээ бүр дөрөв төрчөж орж ирээ хүүхд дараад маачлаа шүү дээ. Амар юм бэ. Тэ машинаасаа ерөөсө бууж ирэхгүй ах юм. Энэ бүр 100% жолоочийн буруутай үйл ажиллагаа байгаа байхгүй юу? Ингээ хар машинтай жолоочийн буруу ер нь бол 100%. Тэгээ нөгөөдлийг нь явуултаа зөвшөөрөгдөд явах чахт нь төрүүлээд ороод ирсэн. Тэрэндээ сандрангуудаа энд гарч байгаа хүүхдийг харахгүй шууд мөрөгчж шээ. Хүүхдэд ер нь гэмчснээ тухайн үед сандраад өөрөөх нь буруу гэж бодоод ч юм уу. Гэрлэн дахиад унтарчаад хахад гарч ирсэн. Дээрээс нь гарцтай хойртжээж нөгөө нэг уул нь гарц руу ойртох юм бол эргэн тойрноо сайн ажиглаад тэгээ анхаарал болгоомжтой хурдаа сайн явах ёстой байсан чинь гэсэн байна. Хүүхэд манд бас яасангүй те машина харсангүй шууд гарцаар гарах хэрэгтэй гэдэг утгаараа шууд гараа. Ногоон гэрэл насцсан байгаа болохоор ногоон гэрэл асцсан чинь би зүгээр явчих болно гэж ойлгоод байна явчих. Улаан гэрэл асцсан бахан чинь ингээл яваад тэмдэгэ харахгүй. Тэг ингээд Төвчээргүй бүр гарцаар гарч байгаа хүн бүр харахгүй байгаа байхгүй юу? Тий. Энэ нөгөө Үгүй яслаас төвчлэн яам. тэгээ зогсохгүй яваад өглөө шин. автобус нь машины буруу гэвэл одоо гэрэл асцсан байх үед явсан. Харин тэр хүүхдийн буруу болохоор зам гарцаар хүн өөрөө жолоонд оролцож байгаа учраас дугуйнаасаа буугаад яг замаас анхааралтай хараа явах хэрэгтэй байсан. Төрөлтгүйгаасаа бас олж байна. Тэгээд сандрангуудаа цухтааж байгаа байхгүй. автобусын цаана зогсоод ах чи хурдаас харж зогсно гэдэг нэг ойлголт энэ жолоочд байсан. Зам гарахад би бол одоо зээ охиндоо банк хэлж байгаа байхгүй. Энэ машин зогсчлоо, араас нь машин гараад ирэх магадлалтай. Зогсож байгаад хар миний хүү гэж банк тийг сургаж байгаа. Тэгэхээр эсэг эхчүүд хүүхдүүдэд тийг сурах хэрэгтэй. Сайхан үзэгчийн хүүхдүүдийн сургуулаа. Тийм хүүхдүүдийнхээ. Хөдөлгөөний удааш Хурд багтаа явсан тултай. Дэн 3 жоо хамт мөрөгцөн болоод яах юм бэ? Явж байгаа машины урдуур шууд гүйж байгаа байхгүй юу? зам хөндлөн гарахтаа гүүж болохгүй шүү гэдгийг хүүхдүүдэд тийм ээ сайн сургаж хэрэгтэй. Энэ бол жолоочин буруу шүү дээ. Ягуун зарчгийн буруу. Сайн голстой. За тэргүүлж. Яа, ястаа. Нөөх нь ямар ч хурдтай. Энэ гарцаар ерөөс огт гүйж болохгүй юм шиг байна. Энэ гартанд нь гэрлэн дохой байхгүй юм байна. Байхгүй байгаа юм уу? Энэс нөгөө хурд харуулагчгүйгээс бас шууд орчлоо тий. Гэтэл энэ бол уулын гарц штэ. Гарцанд ойртчихл байгаа бол жолооч нар бүгдээрээ хурдаа хасаад анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Одоо би гарц руу ойртож ирж ин гэдгийг мэдрэхгүй харахгүй. Хажуудлын тэр хурдаа хасаа сааж энэ яагаад яач юу гэдэг тэр бүр болохгүй бол бас за гарц руу энэ зогсчлоо. Гэ хурдаа хасч болно шүү. Тэгэхгүй тэр чигтээ зүгээр тэр чи эсчээрээ явчихжээ. Жолооч нар замаар гарцаар хараад ингээд яадаг вэ? Шууд дайрдаг уу эсвэл ингээд зам тавьж хүлээж өгдөг үү? Дайрал ард штэ. Заримдаа ингээд дайраад орчдөг бүр маш хурдтай. Яг үнэхээр тэгээд зам тавьж ордог, зам тавьж өгөөд дараа нь өөрсдөө явдаг хүмүүс л байдаг. Тийм байдаг. Сургуулийн орчинд бол ихэнх нь тэгдэг. Харин сургуулийн орчинд биш бол те ихэнх нь ингээд дайраал гараал гар мараа өргөөд тахчихсан ингээд дайраал гараал бараг дайрцгаал. Гэрлэн дохой ногоо ассан байсан ч гэсэн эдгэн тойрноос сайн харж агаад гарсан нь зүгээр л. Харин машин бол
ингээд мэдээж ингээд гарцан дээр ирж байгаа тийм үү. Тэгээ гарцан дээр ирж байгаа учраас жоохон хурдаа багасгах ч юм уу. Ээж аав нь өөрсдөө хүүхдэд дагуулж гарцаар гарч байхдаа гацгүй газараа гардаг ч юм уу те. Тийм дүрэн барьдгүй ч юм уу. Тийм болохоор хүүхэд чинь нэг энэ болдсон байна гэсэн ихэнх тохиолдолд тийм. Гэхдээ хүүхд талаар хүүхэд шүү дээ. Тийм учраас жолооч нар бас аяга анхааралтай явах хэрэгтэй.